За сайн байцгаана уу? Сайхан дулаахан сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд амар тайван байна уу? Ивэл дүүрэн байна уу? Амен. Тэгээд бид нарт үргэлж шинэ өдрийг, шинэ бүхнийг бэлгэлж яадаг түнд маш их талархмаар санагдаж байна өнөөдөр. Яагаад гэвэл бид эзэн дотор дуудагдсан, эзнээр өрөөлгүүлсэн, эзнээс амийг авсан ямар их талархууштай ийм хүмүүс вэ гэдэгтээ харахтаа маш их баяртай байлаа. Тэгээд эзэнд нэг алдрын алга ташилтыг өргөё. За, Бурхны ивэлээр бид нэгэн загтлыг дуусгалаа. 1-р Тесалоник дуусгаж байна. 1-р Тесалоник номыг өнөөдөр бид үзээд ерөнхийдөө ингэж дуусч байна. Бид юу сурсан бэ гэж. Тэгэхээр нэг ингэ шалгалт өгч байгаа хүмүүс чиг нэг сонирн болцгоо тий. Гэл нэг би бин рүүгээ хараад нэг сонирн болвол ингэ тий. За. Өнгөрсөн өдрүүдэд маш олон зүйлийг сурсан. За маш олон зүйлийг хийсэн тийм өдөр цаг хугацаанууд болж өнгөрлөө. Тэгээ өнгөрсөн 7 хоногт бидний маш хүсэн хүлээж исэн нэгэн үйл явдал болсон нь юу вэ? Библийн тэмцээн болсон. Тэгээ үнэхээр гайхалтай байсан тий. Сайхан өрсөлдөөнтэй бас их олон зүйлийг мэдсэн. За манай өсвөрийн цуглааны хувьд 2 дугаар байранд орсон. 1-р байрын шагнал, 2 дугаар байрын шагнал байхгүй байсан ч гэсэн бид 2 дугаар байрын орсон байгаа. Бидний нэг л онон дээр нойллоод тэгээд азар руухай тий. Гэтэ тэр хосооны символгийг сайн байсан. Үнэхээр сайн байсан. Тэгээд манай өсвөрийнхэн ч гэсэн маш сайн байсан. Тэгээ их сайн уншсан. Манай хүүхдүүд 12 ишлэлээ бүр гаргахгүй болгож чийжилсэн хүүхдүүд хүртэл маш олон байсан. За тэдгингүүд шууд хэлчихсэн. Тэгээ яг нөгөө хүсвэл хясна гэдэг шиг бити намайг л бити гэдээсэн хүүхдийг яг сугалсан. Тэгэд тэр хүүхд гарч ирээд уншсан. Би л биш шүү гэж хэлжсэн тэр хүүхдийг сугалсан байгаа. Тэгээ миний бодлоор их олон тийм хүмүүст таарсан юм шиг байгаа нэ. Яг ишлэл чийжлээгүйсэн тэр хүн яг тэр ишлэн хүртэл ирэх жишээний ч байт юм уу те. Яг нэг ишлэл чийжлээгүйсэн тэр маань ирчлээ гэжсэн те. Тэгээ маш гоё сайхан зүйл болсон. За хагасаа өдөр бас бид нар спорт нөхөрлөг гэж сайхан сагссан. Манай өсвөрийнхэн маш мундаг байсан. Та нар харсан бах. Маш мундаг байсан. Яг хожигын даваан дээр л ер нь хожигдчод байсан. Тэгээд би хүүхдүүдийгээ маш их урамшуулж байгаа юу гэвэл тэд нар бол за яах вэ? Тэгээд дуусч байгаамаа. Та нар бол гарч ирнэ штэ. Та нарт те маш олон цаг хугацаа байна гэдгийг аягүй сануулж хэлж байгаа. Тэгтээ амар нөгөөд чинь тайвширлыг авч байгаа. Маш баяр хөөртэйгээр эхлээд л юм гал маналцсан л хүмүүс тийм таван ширхэг худлаа бутраал ингээл уурлаа л ерөөсөө тэгжсэн хүмүүсээс сүүлдээ үнэхээр бурхан биднэрт бас дараагийн удаа боломжийг олгоно гэдгийг харахтаа тэд нар тайвширлыг аваад тэг баяр хөөртэйгээр сүүлийн тоглолтоо хийгээд маш агуугаар ялалт байгуулсан. 4 тоглоод 3 дээр нь хожигдоод 1 дээр нь хоцсон. Тэгээд үнэхээр миний хувьд болохоор би чадлаараа л тэднийгээ дэмцээ. Оролцож чадаагүй ч гэсэн. За, ингээд маш олон зүйлсүүд биднийг ингээ эргээд харахад болсон байна. Альфа хөтөлбөр маань бас та бүхний дэмжлэгтэй тусламжтайгаар маш сайхан болж өрнөж байгаа. Өнөөдөр бид 3 дахь 7 хоногийнхаа хичээлийг хамтдаа үзэх болно. Тэгээ бидний та бүхэнд зориулсан тэр хийж байгаа зүйлсэд санхүүгээр тусламж үзүүлж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бас нэгэн шинэ мэдээ та бүхнээс нөгөө ямар утас хэрэгэлдэг вэ гэдгийг чинь судалгаа аваад исэн шүү дээ. Тэгээд утасны гэр бэлдсэн байгаа. Маш гоё ишлэлтэй. Дандаа урмын үгийг авахаар тийм ишлэлтэй гайхалтай гоё утасны гэр байгаа. Тэгээд та бүхэн худалдаж аваарэ гэж бас далимдуулаад хэлчихье гэж. За 1-р Тесалоник 5 дугаар бүлгийн 12-оос 28 дугаар ишлэлийг өнөөдөр би та бүхэнтэй хуваалцах болно. Тэгээд 12-оос 13 дугаар ишлэлийг би уншиж өгье. Ах トゥ нараа дунд чин зүдэн зүтгэдэг ба эзэн дор та нарыг удирдах зааварладаг хүмүүсийг хүндэлж ажлынхын төлөө та нар хайраар тэднийг өндрөөр үнэлхийг хүсэж байна. Өөр хоорондоо эвтэй найртай байгаарай гэж. Эзэн дотор та бүхнийг удирдан чиглүүлдэг гэж бодонгууд танд хэн хамгийн түрүүнд бодогдчих? Пастор. Надад бол шууд эсийн мүлгийн ахлагч бодогдох болов гэж утсан чинь пастор бодогдчих
те гэж мэдээж биднийг эзэн дотор чиглүүлдэг тэдгэр хүмүүсийг урамшуулаарай гэж Паулын хэлсэн. Тэднийг бүр өндрөөр үнэлээрэй гэж. Хайр дотор бүр өндрөөр үнэлж тэднийг урамшуулан хайрлаж босгоорой гэж. Бид маш олон эвэлийн хур цуглаа маш олон удирдагч нартай, маш олон эсийн бүлэгтэй, маш гайхалтайгаар эзнэр өрөөгдсөн хүмүүс. Тэгээд та тэр эсийн бүлгийн ахлагчаа, пастраа, тэр удирдагчийг хэр урамшуулдаг вэ гэж. Таны төлөө зүдэн зүтгэж байгаа тэр хүнийг та хэр урамшуулж, босгон байгуулж тэднэрт хэлэх ёстой тэр үгийг хэлдэг вэ гэж. Эсвэл та арай өөр талыг нь хараад те ямар сул доройн ямар тийм гэд арай өөр үнцгийг нь харж байгаа юм шүү дээ гэж. Харин энэ дээр Паул хэлсэн ах トゥ нараа дунд чинь зүдэн зүтгэдэг тэдгэр хүмүүсийг хайрлаад тэдгэр хүмүүсийг үнэхээр сайнаар урамшуулдаг нэгэн байгаасай гэж. Хүн урмын үгээр босгон байгуулагддаг. Хүн урмын үгээр урагшилдаг тий. Тэгэд би ингээд бодонгууд хэд хэдэн ахлагч нараа зүгээр бодсон л тоо. Ямар их хүч хөдөлмөрөөр эсийн мүлгээ авч явж байгаа хэд хэдэн ахлагч нар, ер нь бүх ахлагч нар маань л та. Гэхдээ нэг ингээд хүмүүс нь цугларч өгдөггүй нэг хэдэн нэм эсийн мүлэг манай цуглаанд байгаа. Тэгээд тэдний маань ахлагч нараа ингээд харахад бүр ингээд хүрэн үнэхээр урамшуулж хэлмээр санагдав. Тэгэхээр та нар бол эзэн доторх шагналтын агуу юм аа гэж. Тэ? Тийм болохоор та цуглаад өгөөч. Эсийн мүлгээрээ цуглаарай. Эсийн мүлгийн ахлагчтай нь хэлж байгаа бол та түүний заавар тушаал заавар тушаалд нь заа гэж хэлээрэй. Яагаад гэвэл түүнийг эзнээс томилсон учраас. Таны сүнслэг өдөртөгч болгож тэр хүнийг бурхан томилсон учраас та түүнд захирагдах ёстой. Гэхдээ ямар зүйлд вэ гэвэл сүнслэг зүйлсүүд. Эсийн мүлэг дээрээ ирэх, Библийг унших, хамтдаа залбирах, эдгээр зүйлсүүдийг танд санал болгож байгаа бол та түүнд нь дуулууртай түүнийг нь хийгээрэй гэсэн. Тэднийг та урамшуулж босон байгуулж өгөөрэй гэж. Тэднийг үргэлж хойноос нь түлхэж дэмждэг, хойноос нь ингээд түлхдэг тэр нэг нь та байгаасаа гэж. Яагаад гэвэл тэр хүмүүс эзэн дотор таныг чиглүүлж, танд туслахаар томилогдсон тэр нэг юм аа. Алдаад дутагдвал сул тардлыг нь хараад буруутгах биш тий. За энэ чинь ийм юм байна да гэж. Буруутгах биш. Харин Христ дотор босгон байгуулагдах тэр зүйлийг хийгээрэй гэж хэлж. Бид үргэлж бинийхээ жоохон ингээд нөгөө энэ ийм л хүн байсан юм уу гэсэн нэг тийм бодлыг өөртөө төрүүлчих гэддэг. Тэ эн чинь нөгөө амар сүрхийн надад хайртай маартай эсэм үлгд ирээрээ мөрөөрээ тэрэг гэдээсэн ганц удаа ингээд нэг иймэрхүү зан гаргаж байгаа юм уу тэмэг үргэлж тэрийг нь бод. Гэхдээ эсэм үлгч юм уу элдв зүйлд ирж байгаа тэр зүйл нь хэний төлөө вэ гэвэл бидний төлөө юм аа гэдгийг та үргэлж боддог байна. Залбираарай, Библи уншаарай гэж удирдагч нартай нь эсэм үлгийн ахлагч нартай нь хэлж байгаа бол тэр хэний төлөө вэ гэвэл таны төлөө юм аа гэдгийг та үргэлж бодоорой. Үргэлж сандаг байгаарай гэж. Тэгээд энэ нэр юу гэж хэлж байгаа нэг ажлынхын төлөө та нар хайраар тэднийг өндрөөр үнэлээрэй гэж. Ажлынхын төлөө буюу та нарт хандаж байгаа, та нарт үйлчилж байгаа тэр үйлчлэл тэр зүйлийг нь хараад та түүнийг бүр өндрөөр үнэлээрэй гэж хэлж байгаа. Тэгэх юм бол дараагийн удаа тэр хүн улам илүүгээр урамшуулагдаж, босон байгуулагдаж, эзэн дотор урагшлах тэр зүрх сэтгэл, тэр зоригийг авт юм аа гэдгийг хэлж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нэг хэлж байгаа нэг зүйл нь өөр хоорондоо эв найртай байгаарай гэж. Та бүгдийн дунд бүх хагарал байг. Та бүгдийн дунд бүх ховж байг. Та бүгдийн дунд бүх тэр бузар булай зүйлсүүд байгаасай. Харин эв найрамдал буюу бие бинийгээ түшиж, бие бинийгээ босгон байгуулах зүйл байгаасай гэж Паул хэлсэн. Бичсэн яг энэ цаг мөчид та бүхэн санал болгоч. Юу гэвэл бид эв найртай бай. Мэдээж бидний дунд хагарал байгаа л амар ийм сүртэй зүйл байгаа биш л те. Гэхдээ бид байнга сэрэмжтэй байх хэрэгтэй. Бидний дунд хов тарж буй, хов живийг суулгах гэж оролдож буй тэдгээр зүйлсүүдэд бид хинамгай байж түүний угаар нь тастан хайх хэрэгтэй. Харин эв найрамдал дунд тэр баяр хөөр дунд бие бинийгээ босгон байгуулж
урамшуулдаг. Эзэн бүлгийн ахлагч нартай таныг урамшуулдаг. Хөөе үгүй мүү? За тэгвэл энэ ч нэр өөр талын сургаал болоо явчих чинь гэж. За урамшуулдаг байх гэж би бодож байна. Манай ахлагч нар нэг амар тийм харам хүмүүс бол биш. Таныг дандаа урамшуулдаг байх гэж би бодож байна. Хэрвээ урамшуулж таныг тэнхрүүлэхгүй болвол магадгүй таныг пасторууд маань тий бас урамшуулж тэнхрүүлдэг байх гэж би бодож байна. Тиймээс та урамшуулж тэнхрүүлж босгодог, таныг хүнд хэцүүгийн дунд хамтдаа зогсоод залбирдаг тэр нэгнийхээ төлөө таач мөн адил цохилдог байгаарэ гэж. Дандаа л дандаа л тэд нар бидний төлөө урагшлах биш. Харин тэднийхээ ажил үйлсийн төлөө, биднэрт үйлчилж байгаа үйлчлэлийн төлөө бид бас залбирах ёстой байна гэж. За цаашаа харъя. Ааварлаж, хулжгруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд төвчээртэй хандхыг та нараас гойж байна гэж. Энийг хараад өмнөх 4-р бүлгийн 11-р ишлэлийг харах юм бол ингэж бидний тушаасанчлан төвшин амьдрахыг хичээж өөрийн ажилдаа анхаарч өөрийн гараар ажиллахыг эрхмэлээрэй гэж хэлж байгаа. Энэ хоёр яг ингээд адилхан гэсэн. Юу гэвэл төвшин амьдрахыг хичээж гинөө. Тэгвэл бусдыг бас босгон байгуулахад суралцаарай гэж. Тэр зүгээр суугаад яахаач мэдэхгүй байгаа тэдгэр хүмүүст хийн хэлэх ёстой вэ гэвэл та нар маань хэлж урамшуулж босгож тэднийг ажил хөдөлмөрт сургах ёстой шүү гэдэг хэлж байгаа. Зүгээр суугчдад зааварлаарай. Тэднэрт заагаарай. Тэднийг чиглүүлээрэй гэж. Юугаач хийхээ мэдэхгүй байгаа тэдгээр хүмүүст та зааварлаарай гэж. Та тэднийг чиглүүлээрэй гэж. Яг тэгвэл та өөрөө төвшин амьдардаг нэгэн учраас, та өөрөө баяр хөөртэй амьдардаг нэгэн учраас бусдыг бас тэдгээр зүйл рүү чиглүүлээрэй гэж. Магадгүй энэ үед Тесалоник чуулганыхан их амар зүйлийг жоохон хийх гэдэг байсан юм шиг байгаа юм л та. Яг энийг ингээ харах юм бол сайхан зүгээр суугаал эзний ирэх өдрийг хүлээгээл те. За эзэн намайг ажил хийж байхад ирвэл шал сонин шүү дээ. Тийм учраас би зүгээр сайхан байж байгаад тэгээд эзэн ирээл би дээшээ өргөгдөөл тэгэл явъя. Ажил хөдөлмөр хийж энэ биеийг цоогоод яах юм? Зүгээр сайхан амьдарч байгаа л ингээл эзэнтэйгээ уулзаал явъя гэдэг ч юм уу. Нэг юм буруу ойлголт Тесалоник чуулганыханд байсан юм шиг. Энэ нь одоо үед болохоор юу вэ гэвэл илүү зүгээр залхуу байх, зүгээр суух тий, хөдөлмөрлөхгүй байх, өөрийн гараараа хөдөлмөрлөхгүй урагшлахгүй байх. Тэгж байгаа тэр нэгэнд хэрв та Сэмүлгийн ахлагч бол хэрв та ах нь бол, эгч нь бол, эмээ нь бол, өвөө нь бол та түүнийг босгож загнах биш те. За чимээ гэж хэлэх биш. Харин чиглүүлж өгөрэй гэж байна. Зүгээр суухтад та зааварлаж юу хийх ёстойг нь хэлж өгөрэй гэж байна. Яах ёстойг нь та хэлээрэй гэж байна. Зааварлаж сургаж өгөөрэй. Тэднийг чиглүүлээрэй гэж. Төвшин амьдрахад чиглүүлээрэй. Өөрийн гараар хөдөлмөрлөж юу хийж болохыг та тэдгээр хүмүүс зааварлаарай гэж. Дараад нь юу гэж үнийг хулчгруудад буюу хулчгар сул дорой тэр нэгнийг та зоригжуулаарай гэж. Сул дорой хулчгар магадгүй энэ дээр би шууд надад бодогдсон зүйл нь сайн мэдээ байсан. Бусдад бурхныг тунхаглаж чаддаггүй, бусдад бурхныг өөрийнхөө итгэсэн бурхныг бусдад илэрхийлж хэлж өгч чаддаггүй. Тэр зүйлээс жоохон хол суух гад байдаг. Тэдгээр хулчгар, тэдгээр сул доройчуудад та туслаарай гэж. Бид нар өнгөрсөн 7 хоногийн Библийн тэмцээн дээр нэг хэсгийг айгүй их номлосон. Нөгөө нэг илтгэл тавих дээрээ Галат 6 дугаар бүлгийг те. Ямар хэсэг байлаа? Би бинийхээ ачаанаас үүрэлцээрэй гэж те. Ачаанаасаа үүрэлцээрэй. Тэр яг энэ хэсэг бас яг тийм. Та түүний ачаанаас үүрэлцээрэй. Та тэднэрт туслаарай. Хэрхэн яаж амьдрахыг нь, хэрхэн яаж явахыг нь та чиглүүлж өгөөрэй. Юугаач мэдэхгүй байгаа тэдгээр хүмүүст.
Яаж амьдрахаа үл мэдэж байгаа тэдгээр хүмүүс та зааварлаарай. Ачаанаасаа үүрэлцээрэй. Итгэлээр сул дорой байгаа. Итгэлээр унчсан байгаа. Тэр нэгнийг та босгон байгуулаарай гэж ярилцаж хамтдаа байж тэн дээрс аймгүй олон зүйлүүдийг гаргаж ирсэн шүү дээ хүмүүс. Би бинийг ачаанаас үүрэлцээ, хамтдаа залбирая. Хүнд хэцүү байгаа тэр нэгэн дээр очиж туслая гэдэг маш олон зүйлсүүдийг тэндээс гаргаж ирсэн. Тэгвэл яг энэ дээр чсэн тэр сул дорой байгаа. Тэр хулчгнаж байгаа. Тэдгээр хүмүүсийг зоригжуулаарай. Бас түүнд туслаарай. Бас тэдэнд төвчээртэй хандаарай гэж хэлсэн. Энэ нэг удаа хийгээд зогсдог зүйл биш юм аа гэж тэр хэлсэн. Энийг төвчээртэйгээр хандаж нөө хүнийгээ босгон байгуулах үе хүртэл явдаг үйл процесс шүү гэдгийг энд хэлж байгаа. Ганцхан удаа ачаанаас нь үүрэлцээл за одоо миний хүү ингэ явдаа. Биш. Үргэлж түүнтэй хамт байж түүнийг чиглүүлж түүнийг бусдад зааварлах тэр үе хүртэл нь чиглүүлж зааварлах хэрэгтэй. Бид хүүхдэд тэгдэг шүү. Төрлөө тий би бол одоо хүртэл ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Манай ээж байгаль нуур үзэх гээд явчихсан. Тэгээд одоо 3-4 хонж гинөө. Тэгээ би маш их санаж байна ээжигээ. Яг түүнтэй адилаар яадаг вэ гэвэл хүүхдүүд ээж автагаа байхдаа эхлээд ээж аав нь түүнийг сургадаг, зааварладаг, хэрхэн амьдралд яаж гарахыг тэд зааварлаж өгдөг. Яг түүнтэй адилаар итгэлээр сул дорой байгаа, итгэлээр хүнд хэцүү байгаа тэдгээр хүмүүсийг бид бас урамшуулж босгон байгуулах хэрэгтэй. Нөгөө талаараа хэрвээ та сул дорой байвал бүү ич. Бүү санаагаар уна. Та хэрхэн юу хийхээ мэдэхгүй байгаа бол та өөрийнхөө итгэлээр намайг босгон байгуулж урамшуулж чаднаа гэж хүсэж бодож байгаа тэр хүн дээр очиод ярилцсан. Над дээр хин нэгэн ирээсэ гэж бодох биш, харин та өөрөө очиорой гэлээ. Надад хүнд хэцүү байна. Би итгэлээр ингэж юм. Надад бурхныг тунхаглахад хэцүү байна. Би өөрөө ч итгэж чадахгүй. Нэг судалгааг харсан. Монгол чуулганы судалгаа. Тэгээд тэр Монгол чуулганы судалгааг ер нь удирдагч нарын төвшөнд авсан гэж. Тэгэд маш уналттай нэг зүйл гарч ирсэн нь юу гэвэл та чуулганд итгэлээр аврагдана гэдэгт итгэдэггүй, эсвэл та үйлсээр аврагдана гэдэгт итгэдэггүй гэхэд 70% нь үйлсээр аврагдана гэдэгт би итгэдэг гэж хариулсан. Мөнх амиг авахын тулд ямар нэг юм хийнэ гэдгийг би боддгоо гэж. Ямар нэгэн буян хурааж, ямар нэгэн сайн үйлс хийснээрээ би авралт хүрэх юмаа гэдэг буруу ойлголт чуулган донд байдаг гэж. Харин бурхан юу гэж хэлсэн бэ гэвэл энэ мөнх ам бол бэлэг юм аа. Бүр үнгүүгээр өгж байгаа бэлэг юм аа гэж хэлсэн. Энийг итгэлээр л хүлээж авна. Харин үйлсээр бус. Тэгвэл бид хэрхэн яахаа мэдэхгүй тий? Чуулганд ирээд бүтэнсэ өдрийн сургаалыг сонсоод яг түүнээсээ бас сайн хэрэгжүүлэлтийг гаргаж чадахгүй яахаа ч мэдэхгүй байгаа бол та удирдагч нартай, та эсэмблэгийн ахлагч нартай, та пасторуудтайгаа уулзаарай гэж. Би яах ёстой вэ? Би итгэмээр байна. Би итгэлийн амьдралаар ахлахмаар байна. Гэтэ би зориггүй байна. Би хулчгар байна. Би яахаа мэдэхгүй байна. Гэт та ирээрэй гэж. Цааш нь харуул. Хинэнч хин нэгний муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биедээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүлээ гэж. Муугаар бүү хариулаарай гэж. Харин сайныг үлд. Муугийн эсрэг сайныг Есүс эзэн уулан дээрх сургаал дээр юу гэж хэлдэг вэ гэвэл чи дайснаа хайрл. Чамаг үзэн ядж байгаа тэр нэг чи хайрлаарай. Ингэснээрээ миний шав юмаа гэдгийг чинь мэдэх болно гэж хэлдэг. Тиймээс бид муугаар хариулах үндэс биднэрт байхгүй гэсэн. Таны амьдралд мууг үлдэж байгаа тэр нэгний төлөө таныг залбирч байгаа. Таны амьдрал мууг үлдээд байгаа, буруу руу зүглүүлээд байгаа тэр нэгнийг та хайрлаарай гэж. Энэ ингээд логикоор ч юм уу ингээд бодонгууд айгүй сонио. Яа надад мууг хийгээд байгаа? Яагаад намайг
үзэн ядаад байгаа тэр хүмүүсийг би хайрлах ёстой юм бэ. Тэгвэл энэ Бурхны тушаал. Муугаар бүх хариул харин сайныг үлдэж сайнхнаар амьдраа гэж. Энэ бол Бурхны заавар тушаал. Байснаа хайрлагыг хилчгсэн л бол бид хайрлах ёстой. Яагаад гэвэл Иесус эзэн өөрөө хэлсэн учраас. Бас тэр өөрөө энэ зүйлийг амсаж туулсан учраас. Тэр загалмаагаа үүрээд Голготын толгойд руу өгсөж явахдаа юу гэж хэлжсэн бэ гэвэл юугаач мэдэхгүй байгаа. Яаж байгаач ойлгохгүй байгаа эдгээр хүмүүсийг Бурхан аваа та хайрлаарай гэж хэлжсэн. Өөрийг нь устгахаар чулуу шидчихсэн, өөрийг нь хадааслан загалмай дээр цовдлох гэж байсан тэдгээр хүмүүсийг хараад Иесус эзэн ийхүү залбирчсэн. Юугаач мэдэхгүй байгаа. Юу хийж байгаач ойлгохгүй байгаа. Эдгээр хүмүүсийг та хайрлаарай гэж. Бусдыг хайрлаж бусдад мууг хариулахгүй байх нь таныг Бурхны хүн юм а гэдгийг харуулах хангалттай тэр дүр зураг. Иесус эзэн бас хэлж байгаа. Юу гэж вэ гэвэл та нар тэнгэр дэх эцгийнхээ хүүхдүүд болно. Та нар өөрсдийг чинь хайрлвал ямар шагнал байх юм бэ та нарт? Өөрөө чинь хайрлаад байгаа нэг та хайрлвал ямар шагнал байгаа юм? Харин таныг хайрлахгүй байгаа, таныг хавчиж байгаа, таныг Христ итгэгч гэж хоолж байгаа тэдгээр хүмүүсийг харахад та хайрлаарай гэж. Бодонгууд их сонио юм шиг мөртлөө эзний заавар чиглүүлэг дандаа л үнэн байдаг. Дандаа л зөв рүү биднийг чиглүүлдэг. Та өөрийн чинь хавчин байгаа. Өөрийн чинь унгаахыг оролдож байгаа. Өөрийг чинь муу мухаар руу чиглүүлэхийг оролдож байгаа. Тэдний эсрэг зогсоод харин түүнийг хайрл. Түүний юу хийж байгааг нь түүнийг юу хийж байгаач мэдгүй байгаа тэр өрөвдөлттэй байдлыг нь хараад хайрлаад түүнийг чиглүүл түүнд хаанчлын сайн мэт яриа гэж. Яагаад хайрлаад байгаа юм бэ? Чи надад чамд би ийм муу зүйлийг хийгээд тах чинь чи яагаад намайг хайрлаад байгаа юм бэ гэж нөгөөд чинь гайхаад асуун танаас магтгүй. Тэ? Тэг үед нь та миний дотор Иесус Христ байдаг юм аа. Иесус Христ байдаг учраас би энэ хайраар таныг хайрлт юм аа гэж. Би зөв зүйлийг хийхийг хичээд юм аа. Хайр дотор. Би муугаар хариулахгүй байхыг би хичээдэг тийм хүн юм аа гэдгээ та харуулах болно гэсэн. Солонгос кинонуудыг харах юм бол амар шүү дээ. Миний амьдрал нэг амар юм хийх юм бол би түүний эсрэг 10 амар юм хийн. Тэр миний юу гэдэг юм бэ компаниг ч юм уу юу ч юм дээ тий авал би тэрийг түр оронгоор нь эргүүлж гэр бүл хайртай хүн юу байдیں۔ Бүх юмыг авч дуусгаад шалан дээр хөлбрүүлээд тэгснийхээ дараа хамгийн сүүлийн анги дээрээ нэг их уучлцгаадаг. Тэ? Яах гэж 60 анги өрнсөн бүү мэд. Байж байгаад яг 60 дугаар анги дээрээ бүх юм окей болоод би нэгээ тэрэл уйлал чистэ миний амьдрал муу юм хийжсэн чсэн би чамд хайртай майртай гэл тэ. Шал бодлаа. Тийм учраас харин Иесус эзэн биднэрт юуг санал болгож байна гэвэл уучлаарай та муугаар хариулахгүй. Харин сайнаар хариулна. Энэ нь та сайнд тэмүүлж байгаа зүйл юм аа гэж хэлж байна. Хамгийн оргил хэсэг буюу үргэлж баяртай бай гэж. Яагаад? Бид зовлон гуниг дундчсан яагаад баяртай байна гэж. Бид өвчний төлөө баярлах уу? Бид хүнд хэцүү байгаа үедээ баярлах уу? Та юу гэж бодож байна? Автоматар бит ингээрээ бодоорой. Та өвчин зовлон хүнд хэцүү байгаа үедээ та баярлаж чадах уу? Хэцүү. Гэхдээ энэ нь тушаал дахиад юу гэж хэлж өгнө гэвэл энэ дээр үргэлж баяртай бай гэж хэлж байгаа. Баяртай байх баяртай байх шалтгаан нь юу вэ гэдгийг дараагийн мөрөнд хэлсэн байна.
тасралтгүй залбираа гэж. Баяртай байх шалтгаан танд байна. Тэнгэрлэг эцэгтэйгээ холбоотой байж түүнээс амин амьсгалыг өдөр бүр авахын тулд та яах ёстой вэ гэвэл залбираа гэж хэлж байгаа. Үргэлж тэнгэрлэг эцгээсээ зуураарай гэж. Бид амьдралдаа энэ авралын баяр хөөр амьдралынхаа мөч бүрд та энийг мэдэрч амьдраарай гэж хэлж байгаа. Юу вэ гэвэл таныг тэр аварсан. Танд мөнх ам байгаа. Энэ амьдралын зовлон зүдгүүр дунд та түүнээс зурх үед баяр хөөртэйгээр даван тулж чадна гэдгийг энд хэлсэн. Филиппои номдэр чсэн Паул маш олон удаа баяртай бай. Тасралтгүй залбирал. Гуйлтаараа буюу залбирлаараа Бурхан руу очоо гэж хэлсэн. Паул юу гэж хэлж байгааг бол дандаа баяртай бай гэснийхээ хараад яагаад баяртай байх шалтгааныг нь тэнд дурдж хэлж өгч байгаа. Залбирлаар. Тэгээд цааш нь юу вэ гэвэл 18-нд бүх зүйлд талархлаа өргөөрэй гэж. Юуны тулд вэ гэвэл таныг энэ дэлхийн ертөнцийн найдвартай болгож өгсөн. Найдварыг таны зүрхэнд суулгаж өгсөн. Амийг танд бэлгэлсэн тэр Бурханд талархлаа өргөж амьдраарай гэж. Би иймэрхүү зүйлүүдийг ингээд зарим үед уншихаар айгүй омгшоод идэх. Амар юм баяр хөөртэйгээр ингээд амар юм чөлөөлөлтийг гэх үү ингээд мэдэрч чаддаг. Юу гэвэл энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн бүтээгч Бурхан миний Бурхан байхгүй юу? Тэгвэл баяр одоо юу гэдэм бэ? Гунигтай байх шалтгаан бидэнд байна уу гэж. Мэдээж бидний амьдралд өвчин зовлон, гуниг, харуулсал, харамсал байна. Гэхдээ энэ нь бидний баяр хөөрөөс салгах чадахгүй гэж. Энэ хүнд хэцүүг миний Бурхан эзэн надаас зайлуулж чадахгүй гэж юу гэж. Тасралтгүйгээр залбирч, түүнтэй хамт байж, түүгээр удирдуулж, түүгээр чиглүүлэгдэх үед тэр Бурхан эзэн намайг хамгаалж чадахгүй гэж юу. Үн мөнхөд хаанчлаж, намайг хайрлах тэр нэгэн намайг зовлон зүдгүүрээс гаргаж чадахгүй гэж юу гэж. Тэр бүр энэ дэлхийн ертөнцийг бүтээгээд, намайг бүтээгээд миний төлөө зарим үед та бүр ингэж омгсон ч болно. Юу вэ гэвэл миний төлөө тэр энэ дэлхийн ертөнцийг бүтээж өгсөн байхгүй. Хүмүүсийг гайхалтай сайхан амьдраасаа гэсэндээ тэр эдийн цэцэрлэгийг бий болгосон. Тэр хүний төлөө ургамал амьтдыг бий болгосон. Тиймээс уул ном дээр ба хүн гэж юу болоод та түүнийг ингэж хайрлт юм бэ гэж. Яагаад гэвэл хүн түүний одоо цор ганц хайрладаг тэр бүтээл нь учраас тэр хүмүүсийг хэрхэн амьдрахыг, хэрхэн алхахыг тэр өөрөө мэддэг учраас тэр чиглүүлж, тэр хамгаалж, тэр хайрлаж, тэр зовлонгийн дунд ч гэсэн чиглүүлж чаддаг учраас та талархалтайгаар баяр хөөртэйгээр амьдрах хангалттай боломжтой гэсэн үг. Филиппои номдэр юу гэж хэлдэг вэ гэвэл эзэн дотор үргэлж баярл. Би дахин хэлнэ. Баярлах тун. Та нарын төвчээр бүх хүнд мэддэг эзэн ойрхон байна. Юунд ч бүү санаа зов. Харин альва зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүлээрэй гэж. Бид талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүлэх үед Матай 5 дугаар бүлэг дээр юу гэж байна гэвэл тогш. Тэгвэл та нарт нэгднэ. Хай. Тэгвэл та нарт олтноо. Өөр өгдөг лээ. Гуй. Тэгвэл та нарт өгөгднө гэж хэлж байгаа. Гуйдаггүй учраас та нар авдаггүй маа. Та нар ирж хайдаггүй учраас та нарт олддоггүй маа. Харин гуйдаг хүн бүр авна. Яг гэвэл хүүгээ талахгүй хот нь могоо өгдөг эцэг их байна уу та гэж. Тийм учраас Тэнгэрлэг эцэгтэй та нарт юу хэрэгтэй байгааг мэддэм аа. Хүсэл шуналттай нь бус харин хэрэгцээ зүйлдээ хариултыг өгдөг тийм Бурхан шүү гэж. Тиймээс та үргэлж баяртай бай. Дахиад нэг өөр талаас нь харах юм бол таныг баяр хөөртэй байгааг тань хараад бусад хүмүүс эзэн рүү ирэх болно.
Яагаад танаас баяр хөөрөө гараад идгийг тэр хүн одоо ингээд мэдхийг хүснэ гэсэн. Тэгээд тасралтгүй залбираарай гэж. Тасралтгүй залбираарай гэхдээ та за тий ерөөсөө тасалж болохгүй юм байна. Байнга залбирах юм байна. Биш, таны залбирал бүү тасраарай гэж. Цаг минут бүрэнд таныг залбир гэж хэлээгүйч таны залбирлын тэр одоо цаг хугацаа бүү тасраарай гэдгийг нь хэлж байгаа. Та Бурханаас үргэлж зуураарай. Танд амин амьсгалыг өгсөн, танд баяр хөөргийг өгсөн, танд амийг өгсөн, өнөөдөр энэ амьсгалах боломжтой байгаа энэ нөхцөл байдлыг өгсөн тэр Бурханд та үргэлж залбираарай. Одоо энэ цаг мөчид яг энэ нэгээ зогсож байгаа нь хүртэл Бурханы хүсэл. Та энэ газар яг ингэ сууж байгаа нь хүртэл Бурханы хүсэл. Яг энэ цаг мөчид танд амин амьсгалыг өгж байгаа нь хүртэл Бурханы хүсэл. Тэм учраас бид баяртай байж тасралтгүйгээр залбирч тэгээд бүх зүйл талархлаа өргөх ёстой. Бурхан биднэрт өгсөн эвэл өрөөлийнхэн төлөө. Ахлагчнууд бид нар хэрмнүүдэг гэд хичээлийг үзэж байгаа. Үзээд бараг дуусж байгаа. Би тэрэн дээр нэг юм тогтсон ойлголтын тухай бид нар үзсэн. Тэгээд тэр тогтсон ойлголт юу вэ гэвэл энэ тогтсон ойлголтыг зарим үед пасторууд бидэнд өгж идэг. Зарим үед өөрсдөө бид нэр тэр тогтсон ойлголтыг бий болгож идэг талаар бид ярилцсан. Тэгээд тэрэн дээр нэг авсан жишээ нь юу вэ гэвэл ерөөл гэд хэлэх үед хүмүүс хамгийн түрүүнд юу гэж боддог вэ гэвэл санхүүгийн талаар боддог. Бурхан намайг ерөөх юм байна. Тийм. Миний санхүү окей болох юм байна. Гэхдээ Бурхан юу гэж хэлж өгнө гэвэл амин амьсгалыг өгдөг ерөөлийг хэлж байгаа. Өдөр бүрийнхтэй хоол хүнстэй байлгаж байгаа тэр ерөөлийг хэлж байгаа. Өдөр бүр таныг амьтай, бүр бэлгсэн амьтай байлгахын тулд тэр энэ ерөөлийг өгсөн. Тэр ерөөлгээ бодонгууд байнга санхүүгийн талаар та бас бүү бодоорой. Тэ? Бурханд таларх тэр таныг ерөөх болно гэж чи. Тийм ээ, би талархаад тэ хэдэн зуун саятай болох юм байна гэж та бүү бодоорой. Харин юу гэж үнийг гэвэл өдөр бүрийн танд бэлгсэн амийг тэр танд өгөх болно гэж. Найдварыг танд бий болгох болно. Энэ дэлхийн ертөнцийг дуусгасан ч гэсэн танд мөнх амийн найдвар байгаа. Та үүнд итгэж гин үү гэж. Нэг асуултыг асуу. Хэрвээ таны амьдрал 1-10 тоннд хэлбэлцъя гэж бодъё. Одоо тий та дүгнэя гэж бодъё. Тэгвэл яг одоо танд хэд байна вэ гэж. 8 уу, 9 уу, 10 уу, 5 уу, 4 уу, 2 уу. За нэг л гэж балравдаа гэж. За хариултаа дотроо бодоорой. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Үргэлж Бурхан биднийг ард байгаасаа гэж хүсдэг шүү гэж. Яагаад гэвэл хангалттай ард байх ерөөлийг тэр бидэнд өгчихсөн учраас. Хангалттай ард байх баяр хөөргийг бидний зүрхэнд өгсөн учраас. Тэр баяртайгаар урагшлаарай. Цааш нь 19 дээр сүнсийг бүү бөхөө гэж. Иш үзүүлгийг бүү басамжил. Харин бүхнийг шалга сайнаас зураа гэж. Сүнсийг гэтэнгүүд ямар чиртэй яагаад ингэвэ гэж жоохон харсан. Сүнс бол ариун сүнс. Ариун сүнсийг юутай зүйрлдэг вэ? Ариун сүнс гал мэд буун ирээчээ гэж бид нар ярьдаг тий. Тэгвэл тэр галыг, тэр ариун сүнсний галыг бөхөөдөг нэг зүйл байд юм байна. Тэр юу вэ? Гимнүгэл. Ариун сүнсийг бөхөөдөг, сүнсийг бөхөөдөг тэр зүйл бол гимнүгэл. Гимнүглээр бүү ариун сүнсийг бөхөөгөөрэй гэж хэлж байгаа. Дотор ч байгаа ариун сүнсийг та бүү бөхөө. Харин түүнтэй хамт эзэн рүү ойрт. Гимнүглээс та хол бай. Тесалоник чуулганыхан бас нэг зүйлийг айгүй басамжилж жоохон үл оошоодог байсан юм шиг байна. Тэр нь бол иш үзүүлэг. Иш үзүүлэг буюу Бурханаас ирж байгаа Бурханы хүмүүс тэднэрт тунхагладаг тэдгээр үгсүүдэд тэд дургүй байсан. Одоо үед энэ иш үзүүлгийг бол магадгүй те номлол хийж байгаа ч юм уу. Эзний үгийг та бүхэнд тунхаглаж байгаа эсийн бүлгийн ахлагч нар ч юм уу. Эдгээр хүмүүсийг та бүү энэ юугаа мэдтiin гэж та бүү бодоорой гэж. Тэд бол эзнээс томилогдсон зарцнаар юм шүү гэж.
Тийм учраас та сүнсийг бүү бөхөө. Гимнүглийг бүү үлд. Харин бүхнийг шалга сайнаас зураарай гэж. Тэр үнэхээр зөв зүйлийг хийж үлдэж байгааг та шалгаж үз Библиэрээ. Танд хэлээд байгаа тий. Магадгүй Эсэмблийн ахлагч нар ч юм уу хин нэг нь гимшээ гэд хэлээд тий. Би зүгээр л байгаа штэ гэд та магадгүй явж иж магадгүй. Тэгвэл та өөрлөгөө дахин нэг хараад өөрийгөө шалгаад үзээрэй гэж. Үнэхээр надад бас санаандгүйгээр хийчихдэг Бурхны тааламжид бос зүйл надад байд юм шүттэй гэж. Цааш нь хэлж байгаа. Ёр муугийн алив хэлбэрийг цээрл. Дахиад нөгөө дөрөвдүгээр бүлэг дээр дурдчихсан тий. Цээрлээрэй гэж. Ёр муугийн тэдгээр зүйлүүдийг бузар булай сатар самууныг та цээрлээрэй гэж. Түүнээс хол байгаарай. Түүний бүү үйлт бүрэндээ цээрл гэдэг үгийг хэлж байгаа шүү дээ тий. Бүү үйлт сатар самууныг тэр бузар булайг та бүү үйлт бүр цээрл. Магадгүй та тэр үгсийг амдаа хэлхээс ч хүртэл имээ гэж. Тэр бодол санааг эндээ бүхэл эндээчсэн одоо эндээ бүхэл эндээчсэн бүү бодоорой гэж. Энд бодсон зүйл ийшээ ордог. Тэгээд гардаг. Тийм учраас та эндээ хүртэл бүү бодоорой тэр бузар булай садар самууныг. Тэгээд цэрэл амар амгалангийн бурхан өөрөө та нарыг бүрэн ариусгасан юм аа гэж. Өмнө нь хэлжсэн тий. Эзэн биднийг ариусгахаар бидний гим нүглээс минь угаагаад загламай дээр цовдлогдсон юм шүү гэж. Өдөр бүрийн минь амьдрал энэ ариун байх, энэ ариусал дотор байх ёстой юм шүү гэж. Гим нүглийг цээрлэж, бузар булайг гин эсрэг байж харин тэр ариуслын амьдрал дотор байгаарай. Цааш нь хэлвэл юу гэж хэлж өгнө гэвэл амар амгалангийн бурхан өөрөө та нарыг бүрэн ариусгасан сүнс сэтгэл биетэй бүхлээрээ бидний эзэн Есүс Христийг ирэхэд гим зэмгүй хэвээр байгаарай гэж. Энэ хүмүүс хүнд байдаг бүх зүйлийг хэлж. Юу гэвэл сүнс сэтгэл бие махбод. Та алингаар нь ч гим нүгэл үлдэж болохгүй гэж. За нэг бодчих тий? Яах вэ бодчих зүгээр шүү дээ. Бодоол өнгөрье. Гих зүйл биш шүү гэдгийг хэлж байгаа. Гурван зүйл гурал сүнс сэтгэл бие. Энэ бүгдээрээ та гим нүглийг бүү хийгээрээ. Та нарын эзэн ариусгасан шүү гэж хэлж. Тиймээс та бол ариусгагдсан сав шүү. Бузар булайг өөрийнхөө дотор бүү хий. Бас оруулахыг бүү зөвшөөр. Тэ? Магадгүй энэ нийгэм таныг танилуд бузар булай олон зүйлийг хийхийг хүсэж байгаа тий. Харин та түүнээс өөрийгөө ариусгаж цэвэрлээрэй. Хамгаалаарай. Өөрөө өөртөө хэлээрэй би бол ариусгагдсан саваа гэж тий. Хажуудлынхаа хүндээ хэлье. Та бол ариусгагдсан сав шүү. Бүхэл дүнхэн баг чинь савтай зүрлээд гэж бодов. Энд дэр ингэж Есүс Христийг ирэхэд гим зэмгүй хിവэр байх болтугай гэж. Есүс эзэн ирнэ. Өмнөх 7 хоногт Бацуур пастрын хэлсэн. Есүс эзэн ирнэ гэж тий номлол дээрээ. Тэр бүр ирэх нь баттай гэж. Ирэхээр юу болох тухайчсан бид нар хэлсэн шүү дээ. Дэше өргөгдөөл тий. Үлэн дотор ороод их гой зүйл болох юм шиг. Та үнийг үнэхээр мэдрэхийг хүсэж байна уу? Тэгвэл итгэл дотроо бат байгаарай. Бурхнаасаа зуураарай. Гим зэмгүй байгаарай. Сүнсийг бүү мөхөөгөөрэй гэж. Баяр хөөртэйгээр амьдраарай гэж. 24 дээр та нарыг дуудагч нь итгэмжид бөгөөд тэр мөн үүнийг биелүүлэх болно гэж. Тэр итгэмжид бурханд та итгэдэг учраас таныг тэр хэрвээ та хүсэх юм бол та түүнд бүх амьдралаа даатгах юм бол тэгээд эзэн рүү улам илүүгээр ойртох юм бол таны гим зэмгүй цэвэр ариун хэвээртэй байлгаж чадна гэж. Та нарын дууддаг тэр бурхантай итгэмжид бурхан шүү гэж. Тэр дууддаг бурхантай Ява буюу цор ганц бурхан шүү гэж хэлж байгаа. Тэр цор ганцаар амьд оршигч тэр нэг юм шүү. Тэр
маш итгэмжтэй бурхан. Тэр танд амлснаа үргэлж биелүүлдэг тийм бурхан гэж. Ах トゥ нараа бидний төлөө залбир. Бүх ах トゥ нарт ариун үндэслэлээр мэдчлээрээ. Энэ захидлыг бүх ах トゥ нарт уншиж өгөхийг би танараас эзнээс гуйж байна. Эзэн Есүс Христийн маань нэгүсэл та нартай хамт байх болтугай гэж. Үргэлж бидний төлөө залбираарай гэж. Паулийн үед шоронд байсан. Та нар уншсан тий? Энэ Библийн тэмцээний туршид уншицгаасан. Тэгээд энэ үед аль шоронд байлаа? Ромын шоронд байсан шүү дээ тий. Аха. За тэгээд залбираарай гэж хүлээстэй байгаа энэ үед бидний төлөө залбираарай гэж. Тэгээд цаашлаад энэ миний зааварлаж зааж байгаа бүх зүйлийг бүх хүмүүст хэлж өгөөрэй гэд. Тесалоник чуулганыханд бичсэн эхний цагтлаа Паул дуусгаж байна. Тэгээд бид нар үүнээс энэ тавхан бүлэг боловч бид маш олон зүйлийг сурсан гэж итгэж байна, найдаж байна. Тэм учраас та бүхэн сурсан зүйлээ хэрэгжүүлдэг нэгэн байгаар. Үнийг л бурхан биднээс хүсдэг. Тэгээд сонссноо хэрэгжүүлдэг. Сонсноо амьдралдаа бий болгодог. Сонсноороо одоо юу гэдэг зүгээр л өнгөрдөг тэр нэгэн биш харин үйлддэг тэр нэгэн байгаасаа гэж бурхан биднээс үнэхээр хүсдэг шүү. Тэм учраас та бүхнээс би бас хичээнгүйлэнгуй та баяртай байгаарай. Баяртай байх хангалттай шалтгааныг бидэнд бурхан хүссэн юм шүү гэж. Зовлонгийн дунд та түүнийг хайгаарай. Тэр таныг тэр зовлон бэрхшээл дундаас аварч гаргаж чадах тэр бурхан юм шүү гэж. Тэгээ хамтдаа бүгдээрээ босцгоо. Тэгээд энэ цаг мөчид залбирахтаа та үргэлж бидэнд баяр хөөргийг өгч чаддаг. Бид нарыг залбирах төдийд л гуйлтыг минь сонсдог. Биднийг үргэлж хайрладаг тэр бурхан